Манай ангийнхныг одоо цуглуулаад яах юм бол дэлхийн сүрээд амьд үлдсэн хүмүүс шиг янз янзын хүмүүс байж байна. Хамгийн онц сурдаг нь одоо тохойд одоо яасан байгаа мэрэгжлээ буруу сонгосон юм уу? Тийм ээ, оноо баалан таараг юм уу? Команы болгоч үлдсэн юм шиг. Одоогийн тэр бомбнууд хүртэл манай ангид байж байна. Одоо энэ манай ерөнхийлөгч хөрсөгч манай ангийн байна л да, залуу л да. Намайг дуурайгаал энэ хөдөө аж ахуй агаар экологроо ороод аж ахуйгаар төгссөн байхгүй. Тэгээд одоо наадах чинь тэр бомбод гэж төсөл хийгээд ингээд толгой зөхиод явж шин. Хамгийн толгой зөгтөг байсан одоо энэ Орос руу сургуульд яасан намагч ургамал судлалаар төгслөө гэж шалж байсан гарууд одоо ер хаяа нэг над руу залгаал 100 г гэл явж байна. Хүний амьдрал бол ерөөсөө таашгүй. Одоо энэ залуучуудад хэлмээр байгаа. Бүгдээрээ инфлюенсер болно. Бүгдээрээ өстой тийм ээ түгээмэл мэрэгжлийг маш их сонгож ин л доо. Орчин үеийн чиг хандлага хаашаа яваад байна? Энэ зүйлийг маш сайн судлах хэрэгтэй. Дэлхийн одоо том улсууд жишгээр тийм ээ байгаль экологоо хайрлаа, энэ ургамлаа хайрлаа, ан амьтнаа хайрлаа, аж ахуйгаа хайрлаа, хөрс тариалангаа судлая, эндээс чи үр шимээ хүртье гэж байгаа энэ үед манайхан энэ зах зээл дээр гараад маш өндрөөр үнэлэгддэг болцсон ийм ховртцсан мэрэгжлүүдийг сонгооч хүүхдүүдээ. Өндрөөр үнэлэгдэх мэрэгжлийг сонгож иж эн чинь өөрөө хад чулуу, амьдралын баталгаа, эрэлт хэрэгцээтэй мэрэгжлийг сонгож иж хүн сайхан амьдарч байна. Монголд бол тийм олон дуучин хэрэггүй шүү дээ. Дэлхийн нийтээрээ энэ байгаль, эколог, цаг уур, ой хамгаалал, тийм ээ, жимс газар тариалан гэж байгаа энэ нөхцөлд, тийм ээ, энэ судлал, ургамал судлал энэ төр гэдэг бол хүн мэрэгжчих юм бол энэ бүр асар үн цэнтэй мэрэгжил байгаа байхгүй. Хамгийн гол боломжтой зүйл нь энэ хөдөө аж ахуйн агаар экологийн энэ сургууль, энэ хүүхэд болгонд нээлттэй суралцах боломжийг олгож ш. Турья гэд ирсэн хүүхдийг яаж игээ заагаад өгөө, яаж игээ төгсгөөд өгөө гэж байна. Бас гадаад харилцаа маш сайтай. Эхний 1-2 дугаар курсээс нь ахуулаад гадаад руу ихтэй сургуульд суралцах боломжийг олгож байна. Тийм ээ. Гадаадд нэг төгссөн нэг дипломтой, Монголдо төгссөн нэг дипломтойгоор төгсөх ийм асар их нөөц бололцоог олгож байгаа байхгүй. Ийм нөхцөл тийм ээ. За үнэхээр төлбөр мөнгө нь болохгүй байгаа хүүхдүүдийг боловсролын нөгөө бусалдгүй сан тусламж ийм юмд хамруулад өгье гэж байна. Энэ үед хүүхдүүд аль болох суралцах гад очимоор байгаа байхгүй тийм боломжийг ашигламаар байна. Заавал одоо тэнгэрийн ингээл гадаад явна гэж мөрөөдөж ингэж байж ихаар за 1-2 дугаар курстэй сурчаад 3-4-өөс гадагшаа явъя гэдэг энэ хөтөлбөрийг та бүхэнд одоо санал болгоод байна шүү дээ хүүхдүүдээ. Сурах гад мөрөөдөд байж байгаа хүнд бол боломж бол байдаг байхгүй хүүхдүүдээ. Тэгээд гол нь зайсанд. Манай Монгол ганцхан ингэж байгаа юм биш. Дэлхийн нийтээрээ байгаль их орон ой хамгаалал, жимс ногоо судлал, газар тариалангаа хөгжүүлье гэд дэлхийн нийтээрээ хамгийн их төсвийг хаядаг салбар болоод байна. Тэрийгээ дагаад иймэрхүү хэмжээний мэрэгжсэн хүмүүс аж ахуйн дээшилж, өндөрсөж, баталгаатай амьдрал энд үүсээд байна. За энэ хүрээнд тариаламжтад жилийн 3-5% хүүтэй 150 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ. Төрийн албар руу хүртэл орж болж байна, газ руу орж болж байна, уул уурхай, газар тариалан тийм ээ, хүнс, барилга руу хүртэл орох ийм олон төрлийн мэрэгжлийн систем тэнд суралцуулах гэдэг. 12 төгсөж байгаа ямар мэрэгжил сонгохоо мэдэхгүй, хаашаа зүглэхээ мэдэхгүй байгаа хүүхдүүд энэ хөдөө аж ахуйн сургуулийн агаар экологийг сонирхоорой. Дотор нь ороод ямар үн цэнтэй мэрэгжлүүд байдаг юм бэ судлаарай. Эцэг эхчүүд хүртэл энэ ховрдсан ажлын байр тийм ээ ховрдсан энэ мэрэгжлүүд зах зээл дээр гараад ямар их үн цэнтэй юм бэ гэдгийг судал хүүхдүүдтэй санал болгох. Нийгэмдээ том байр суурь эзэлсэн мэрэгжсэн хүн болох салбар энэ агаар экологийн салбарт байна шүү манайхаа.